Сайн байцгаана уу? Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн анхан шатны сургалтын багш Г. Үлжид тогтох байна. Хоцрогдлыг арилгах чиглэлээр хүүхдүүдтэйгээ хэрхэн ажиллаж байгаа талаараа та бүхэнтэйгээ хуваалцъя. Сурагч нэгүрийг үнэлэх, урамшуулах аргаар сурагчдын чадварт агц гаргах. За би та бүхэндээ сурагчдынхаа унших чадвар, алдаагүй цэвэр сайхан бичих, бодох чадварыг нь ахиулах, сурагчдын хичээлд идэвхтэй оролцоог нэмэгдүүлэх, хоцрогдлыг арилгах чиглэлээр сурагчдаа хэрхэн ажиллаж байгаа өөрийн аргаасаа хуваалцаж байна. Суралцагч нэгүрийн хичээлийн хоцрогдлыг арилгаж, хүүхэд нэгүрийг хөгжүүлэхийн тулд тэднийг уурлах, зэмлэх бус, сурагчдыг магтах, алдаршуулах, урамшуулахыг хичээж ажиллаж байна. Ийм сурагчдад чадварын үнэлэх өгөх, ангийн манлайлалын зургийг гаргах зэргээр өдөр бүрийн явцын ажиглалт үнэлгээ хийж чадварыг нь үнэлж байна. Сурагч нэгүрийн идэх оролцоог нэмэгдүүлэх, тэдэнд урам өгч, хүүхэд нэгүрт хүрч ажиллах, сурах хүсэл сонирхлыг нь дэмжиж тэдэнд бие чадна гэсэн итгэл үнэмшил төрүүлэх нь хоцрогдол нөх нэг хөшөөрөг болох юм байна гэж үзсэн учраас чадварыг үнэлэх, урамшуулах хэлбэрийг сонгож авсан. Ангийн тоочин сурагч үнэмлэх, ангийн алдаагүй бичигтэн сурагч үнэмлэх, ангийн хурдан уншигч сурагч үнэмлэх. 7 хоног бүрийн төгсгөлд сурагчдын чадварын явцын үнэлгээг нэгтгэж, шалгарсан сурагчдад үнэмлэх гардуулах, ангийн манлайлалын самбарт зургийг нь гаргаж алдаршуулах зэргээр урамшуулан ажиллаж байна. Алдаагүй цэвэр сайхан бичих чадвар ахиулах зорилгоор 1-4-1 их аяныг зохиож байгаа. Энэ аяны хүрээнд заавал бичиж сурах, чээж бичгийн их боловсруулна, хүүхэд бүрт өгч, өдөр бүр чээж бичих авч, алдааг нь багш өөрөө болно, хөрш сурагчаар нь засвуулаад 7 хоногийн дараа алдаагүй бичигтэн сурагчийг дүгнэж урамшуулдаг байгаа. Унших чадварыг ахиулах зорилгоор хэн хамгийн хурдан уншигч вэ аян. Энэ аяны хүрээнд 100 давсан уншигчийг өдөр бүрийн минутын уншлахны дунджаар 7 хоногийн 5 дахь өдөр шалгаруулна, 100 давуулан уншсан сурагчдад үнэмлэхийг гардуулна өгч байна. Уншлагыг явуулахдаа багш, эцэг эх, сурагчийг сурагчаар нь уншуулах гэсэн дараалтаагаар зохион байгуулдаг. Ангийн нийт 31 сурагчаас давхарцсан тоогоор алдаагүй бичигтэн сурагч 21, 100 давсан унших сурагч 18, тоочин сурагч 12, нийт чадварын эзэн сурагчийн тоо 12 болоод байна. Үүний үр дүнд ангийн алдаагүй бичигтэн сурагчийн тоо 13-аас 21 болж 8 сурагчаар ахиж, алдаагүй бичих чадварын үнэлгээ 57%-аас 68% болж ихсэн үзүүлэлттэй байна. Ангийн 100 давсан унших сурагчийн тоо 12-аас 18 болж ихсэн үзүүлэлттэйгээр угийн дундаж нь 78-аас 96 болж ахисан байгаа. Ангийн тоочин сурагчдын илэрхийлэл бодох чадвар, өгөл бүтэ бодлогон товч хвшил хийж бодох чадварт агц гарч байгаа нь харагдаж байна. 7 хоногийн турш хамгийн олон үнэмлэхний эзэн болсон сурагчийг ангийн манлайлагч сурагчаар өргөмжилнө. Ангийн манлайлал самбарт зургийг нь гаргаж байгаа. 7 хоногийн манлайлагч сурагчдын зураг. Мөн сурагчдынхаа бичих, бодох чадварыг хөгжүүлэхийн тулд суралцахын зорилт тус бүрээр эзэмших чадварын жагшаалтыг тодорхой болгож, чадвартаа тохирсон дасгал ажлын баяжилт өврийн ном, гарын авлага гаргаж хүүхэд нэгүрт хүрч ажиллаж байгаа. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.